Эрдэнэт үйлдвэр төрөмчид үйлдвэрийн газрын уурхай чинийг орон сууцны хорооллыг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус нээлтийн үйл ажиллагаанд уурхай чинийг хорооллын барилгын гүйцэтгэгч Немон Construction компани гүйцэтгэх захирал Бат Эрдэнэ, Хямон Construction компани ерөнхий инженер Саянчтмаа болон барилгын ажлыг хийж гүйцэтгсэн инженерүүд болон уурхай чинийг хорооллын оршин суугчид оролцлоо. Эрдэнэт үйлдвэр хөгжлийнхөө ажлыг үйлдвэрлэлийн хүрээнд нийгмийн чиглэлийн хүрээнд төлөвлөн ажиллаж байгаа. Засгийн газар маань Эрдэнэт үйлдвэрийг 2031 хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж баталж өгсөн. Тэр л хүрээнд өнөөдөр энэ уурхайчин нэг хорооллын ажил дуусч улсын комисс хүлээж авч өнөөдөр албан ёсныхоо нээлтийг хийлээ. Тэгээ энэ хорооллолд бол 370 гаруй айл өрх амьдрал суух нь. Энэ бол их тийм баяртай баясгалтай сайхан ажил. За ер нь бол эрдэнэтчүүд тэрний дотор уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ажилчид Москва 300, Залуус 600, ЭК 400 хорооллууд баригдана гэдэг яриа хоороо бол бас чамгүй урт хугацаанд үргэлжилсэн. За өнөөдөр тэгээд уурхай чинийг хороолол албан ёсоор ашиглалтанд орж энэ яриа энэ мөрөөдөл ажил болж байна. За уурхай чин хорооллын нэгдүгээр ээлж нь бол уурхай чин нэг юм байгаа. За ирэх он жилүүдэд уурхай чин 2, уурхай чин 3 хорооллууд баригдана. За энэ 3 хороолол бол 3 өөр газарт баригдахаар төлөвлөгдөж байсан. За энэ асуудлыг аймаг орон нутгийнхаа удирдлагатай ярьж, за энэ асуудалд иргэдийн урлын төлөөлөгчдийн дараагаар ажиллаж байсан Хөрүүл хавг, за аймгийн засаг дараагаар ажиллаж байсан Батлуут, за өнөөдөр ч гэсэн аймаг орон нутгийнхаа удирдлага бүрэлдэхүүнд ажиллаж байгаа манай залуу дарга нар ач холбогдол өгж энэ сайхан Баянханга уулынхаа бэлд, нарлаг сайхан бэлд энэ газрыг Эрдэнэт үйлдвэртэй олгосноор энэ цогцлбор хороол барьж байгуулагдах сайхан боломж бүрдсэнийг онцлон тэмдэглэмээр байна. За мөн энэ хороол бол Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотын өнгө зүсийг дээшлүүлсэн, улам өнгө нэмсэн, эрчүүд нэмсэн ийм хороол гэж ойлгож байна. За энд бол амьдралын шин хэв маяг бий болох ёстой. Цаашид бол бид уламбагчуулж дагалдах нийгэм соёлын барилга байгууламжийг аймаг орон нутгатайгаа хамтраад зохион байгуулад явна. За өнөөдөр хэдийгээр одоо эрдэнэтчүүд тэрний дотор уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрийн маань 1-2 дугаар тундаа хамрагдсан, 3 дахь тундаа Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол 80 гаруй хувь нь хамрагдсан байгаа боловч бид энэ сар тахлын амаргүй нөхцөл байдлыг бодолцож цөөн буур хүмүүсийн хүрээнд ёслолын ажлыг хийлээ. Тэгээ ер нь бол бид энэ Эрдэнэт үйлдвэрийн хувьд энэ сар тахлын амаргүй нөхцөл байдлыг үл харгалзан үйлдвэрлэлийнхээ бүтээн байгуулалтыг хийж байна. Нийгэм соёлынхаа бүтээн байгуулалтыг хийж байна. За ингээд энд орсон нийт айл өрхүүдэд аз жаргал сайн сайхны ерөөлийг дэвшүүлье. За ингээд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ажилтнад мөн одоо бидний эдээс тодорхой хэсэг маань сайхан байранд орлоо. За энэ 3 уурхай чин 1, 2, 3 хороол ашиглалтанд орсноор нийтдээ нэг 5,000 гаруй 6,000 орчим хүний амьдрал ахуй дээшилж, аз жаргал нэмэгдэж, улам сайн сайхан амьдрах боломж нөхцөл бүрднэ. Тэрэнд бол бид их ач холбогдол өгж, баярлж, бахархаж энэ бүтээн байгуулалтыг цаашид улам одоо эрчтэй хүчтэй хэрэгжүүлэхийн төлөө байна. 2022 он бол бидний хувьд их чухал жил. Монгол улсад уулуурхайн салбар үүсгэгдсэний 100 жилийн ой тохион. Түүний дараа жил буюу 2023 онд
Эрдэнэ төлөвлөрийг барьж байгуулах тухай Монгол улс зөвлөлт холбоот улсын хооронд засгийн газар энэ хэлэлцээр байгуулагдсанаас тооцох юм бол 50 жил болж байгаа. Эрдэнэ төлөвлөр анхныхаа бажимлыг гаргаж эхэлснээс хойш бол 45 жил ингээд энэ сайхан ойнуудаа угтаж бид бүтээн байгуулалтаа өрнүүлж, үр ашгаа дээшлүүлж, хамт олонныхоо нийгмийн асуудлыг уламжуурхай шийдэхийн төлөө үйлдвэрийн удирдлага, улам эрстэй хүчтэй ажиллах болно. Баярлалаа. Тий, манай компани 2012 оноос хойш энэ одоо уурхай чинийг хороол 500 дахь айлын орон сууцсан байгаа. Тэгээ бид нэр 12 онд анх ирээд Динж багт элит отхон гэдээ барьж ирсэн. Тэгээ элит отхны дараа Баян өндөр отхон, люкс апартмент, элит самхаг, саруул отхон гэд бас бид нар бас энэ төрийн эмч компанид ажиллаж байгаас 2 тохиолдол нь байгаа. Манайх бас Эрдэнэ тулгын захиргааны шугам сүлжээ төрийн эмчт компани бас 60 айлын ажилтны орон сууцыг бас барьж ашиглалтанд оруулж ирсэн. Тэгээд яг энэ уурхай чинийг хорооллын орон сууц одоо юугаар онцлогтой вэ гэхээр их COVID-19 цар тахлын аюул хөдөө хүнд хэцүү цаг үед бас барьж дууслаа. Барилгын материал, хил хаацсан барилгын материал өссөн. Тэгээд одоо уурхайчтай бас чанартай бас хямд өртгөр чанартай орон сууцнд оруулах гэж маш их хичээсэн. Тэгээд бас хичээгээд ард нь ямарчсан гараад өнөөдөр одоо ууц тэнийн гэж ярьдаг шээ. Тэрэн шиг маш их баяртай байна. Энэ хийцийн хувьд бол одоо энэ 2016 онд нэвтэрсэн юм нэг дэвшилтэт технологи байгаа. Цутгамал хантай одоо карказан барилга гэж явагдгийг. Тэгээ гаднаас нь харахад бол одоо бүрэн цутгамал барилга юм шиг бол шууд хан нөгөө өргөт хүчээж өрлөг биш цутгамал хантай. Энэ хоёр барилга маань хоёулаа нэг зургийн компани Creative Mongolia гэх зургийн компаниас зурагдсан энэ 6 барилга зургуулаа. Барилга барихад барилгын материалыг одоо та бүхэн ч мэдж байгаа бох. Монголд байгаа барилгын компаниуд бол одоо урд хөршөөс юм уу, хой төршөөс барилгын материалаа авч иж ерөнхий тодорхой хэмжээний ашиг гаргадаг байгаа. Тэгээд энэ барилгын хувьд бол ямар ч тийм урд хөршөөс, хой төршөөс барилгын материал авсан тийм ашиг шингэсэн байхгүй. Заавал Монголд орж ирээд нэмэн өртөх шингэсэн хүмүүсийн одоо ашиг шингэсэн материалыг одоо Улаанбаатарын 100 айл дэлгүүрээс авч Улаанбаатарт одоо хангаж байгаа байгууллагуудаас авч барьсан болохоор өртөхийн хувьд бол ерөнхийдөө аюул өндөр өртөгтэй болсон. Тэгээд COVID-19 цар тахлын үед одоо бараг л зогсооч хэмжээнд л бараг мүлхэж явсаар байгаа л дуусглаа да. Чанарын баталгаа. Чанарын баталгаа бол угаасаа манай Химонч, Няманч аль компаниуд нь Эрдэнэ төлөвлөр 3 жилийн чанарын баталгааны хууц гаргаж өгч байгаа. Бичиг гаргаж өгч байгаа. Тэгэхээр мэдээж чанартай л барилга барихыг хичээсэн. Тэгээд яг хуу мэдээж барилга юм болсон шинэ барилга дээр эхэндээ жоохон асуудал гардаг л да. Сан цахилгаан жигдэртлээч гэдэг юм уу. Тийм цон хаалган жигдэртлээд өндөө асуудал гардаг. Гэхдээ 3 жилийн хугацаанд тэр бүх үүргээ бид нэг гүйцэтгээд манай хүмүүс байсаар байх болно. За манай компани нь уурхай шинийг төслийг Эрдэнэ хотод бас жишг орон сууц болгохын төлөө энэ өнгөрсөн цаг хугацаанд барьж гүйцэтгэлээ. Тэгээ энэ завшааныг олгосон бас Эрдэнэ төлөвлөрийн хамт олон удирдлагуудад өнөөдөр бас талархснаа илэрхийлж байна. Тэгээ энэ сайхан хотгоныг босгоход хамтран ажилласан бас Нямон болон Одкон компаниудаа бас баяр хүргэе. За өнгөрсөн цаг хугацаанд дэлхийн нийтийг хамарсан цар тахалтай маш хэцүү хүнд цаг нөхцөл байлаа. Энэ хугацаанд бид бас өөрсдийн бүх нөөц болцоогоо дайчлан хугацаанд нь чанартайгаар барьж одоо гүйцэтгэхийг зорьсон. За энэ хугацаанд гарсан асуудал бүрийг цаг тухайд нь шийдвэрлэн өгч бидэндээ итгэл хүлээлгэж хамтран ажилласан Эрдэнэ төлөвлөрийнхөндөө мөн дахин баярлснаа илэрхийлж байна. Тэгээд манай энэ хотгоныг бол бид энд амьдран суух хүний бүрийн аюулгүй аятай тухтай амар тайван маш сайхан хороолд амьдрах энэ нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон. Энэ гадна төвчлөлтэй ажил, гадна инженерийн шугамшуулжээ. Энэ барилгын дөрвөн барилгын ажлыг бид чанарын өндөр түвшинд чин сэтгэлээрээ хийж гүйцэтгсэн. Тэгээд манай хотгоныг одоо сонгож захиалга өгсөн мөн өнгөрсөн хугацаанд төвчээртэйгээр хүлээсэн нийт байр захиалагч нартаа мөн баярж талархснаа илэрхийлж байна. Та хоёртоо танай хамт олонд
амжилт хүсье. Эрдэнэт үйлдвэрийн төрөмчөд үйлдвэрийн газар засгийн газраас 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг тусгаж дэмжин баталсан билээ. Тус ажлын хүрээнд мөн нийгмийн хөгжлийн хүрээнд уурхай чинийг хорооллын барилгын ажлыг эхлүүлж өнөөдөр хүлээн авлаа. Тус орон сууцнд 370 гаруй айлдварх амьдрах юм цаашлаад Эрдэнэт үйлдвэр төрөмчөд үйлдвэрийн газар уурхай чин 2-3 дугаар хорооллуудыг барьж гүйцэтгэнэ. Ингэснээр нийт 6000 гаруй айлдвархийг дулаан орон сууцаар хангах юм. Орон сууцны барилгын гүйцэтгэгч компани төлөөллүүд цар тахлын хүнд цаг үед барилгын ажлаа дуусгаж орон сууцаа хүлээлгэн өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Неман Construction хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал